Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ нэгэн өвөрмөц сайрын түүх ярьж өгөхөөр бэлтлээ. Энэ бол Kiss Goblin буюу 2020 онд Солонгост гарсан 12 ангитай веб драм төрлийн кино юм. Гэхдээ та бүхэн нэг доор сууж байгаад л бүтнээр нь үзэх болно. Романтик фэнтези сонирхолтой хайрын түүх, дулаахан мэдрэмж өгөх киногоо тоглон сууж болгоогоорой. Гол дүрийн Бансук гэх залуу тэр 160 жил амьдарсан. Гэхдээ хүн биш. Тэр бол гоблин буюу чөтгөр. Тэр хүн болохыг хүсдэг. Гэхдээ сонирхолтой нь тэр өөрөө хүн биш болохоор хүн байна гэдэг юу вэ гэдгийг ч мэдэхгүй. Тэр үнсэх бүрдээ шинэ мэдрэмж аавна. Гэхдээ бидний хувьд энэ бол энгийн л зүйл. Харин түүний хувьд бүх зүйл анх удаа. Түүний багш болох гоблины хатан түүнд нэгэн даалгавар өгнө. Хүн болохын тулд тэр хүний дүрд орж нийт 10 удаа хүмүүсийг үнсэх ёстой. Тэр үнэхээр царайлаг, юр бусын татах хүчтэй тул энэ даалгавар ихэндээ амархан мэтэл санагдана. Гэвч удалгүй бүх зүйл боцноос илүү төвөгтэй болохыг ойлгодог. Учир нь тэр хин нэгнийг үнсэх бүрдээ шинэ хүний сэтгэл хөдлөлийг мэдэрч эхэлнэ. Сэтгэл хөдлөл ихсэх тусам хайр дурлалын асуудал улам бүр төвөгтэй болж эхэлнэ. Үүн дээр нэмээд нэгэн муу ёрын сүнс хөөгч гарч ирээд түүний зорилгод саадхийн аюул учруулдаг. Киноны эхэнд Гоблин Бансук бүжийн клубт сууж байгаагаар гарна. Тэр үед түүний нүд нэг охин дээр тусаж тэд бие биенээ ширтэж эхэлнэ. Дараа нь хоёулаа гадагш гарч Бансук охиныг шуутхан үнсээд авах нь тэр. Энэ нь нөгөө хүн болохын тулд 10 эмэгтэйг үнсэх даалгаврынх нь нэг нь байх нь мэдээж. Тэднээс 10 өөр мэдрэмжийг мэдрэх ёстой. Тэгж байж л тэр жинхэнэ хүн болж чадах учраас. Нөгөө талд нь бид эмэгтэй гол дүрийг харна. Түүний нэрийг Оян гэдэг. Бөгөөд тэр ресторанд цагийн ажил хийдэг. Ояны зорилго бол сайхан амьдрахын тулд мөнгө олох юм. Нэг үйлчлүүлэгч түүнийг өдөн утасны дугаараа өгөхийг асуув. Марцгана уу. Тэр уур нь хүрсэн ч тоглоом болгон татгалзаал орхино. Учир нь Оян хүмүүст маш дургу. Түүний бодлоор ихэнх хүмүүс гаднаа сайхан харагддаг ч дотроо бүгд бүгийн новшнууд байдаг гэж боддог учраас. За үнсэлт рүүгээ эргээд оръё. Нөгөө царайлаг гоблин охиныг үнсэж байхад нь Оян харчихнаа. Тэр ингэж байхаар буудал орооч гэж бодон зэвүүцлийн харцаар тэр хоёрыг харж байхад нь нөгөө гоблин түүнийг анзаармагц Оян хурдан цогтно. Харин гоблин дахин охиныг үнсэж түүний нэг мэдрэмжийг авчгаад тэндээс яваад өгнө. Гоблин явмагц үнсэлтийн эзэн охин үнсэлтээ огт санахгүй болж би одоо энд юу хийж байгаагаа ч ойлгохгүй. За ерөөсөө арх ухаа болидо гэсэн ухааны юм бодоод яваад өгнө. Үүний дараа гоблин зүрхэн дээрээ гараа тавин сууж байтал гоблинуудын хатан гихч түүний өмнө гарч ирнэ. Тэр Бансук чиний олж авсан анхны мэдрэмж бол ганцаардл. Энэ бол чи хэдий чинээ дүүрэг хийх хичээн, төдий чинээ улам үнсгий болдог мэдрэмж юм шүү. Тэгэхээр нь Бансук гэхдээ энэ мэдрэмж яагаад юм хүнд байгаа юм бэ гэж асуухад гоблинуудын хатан түүнд баяр хүргэж чиний эхний даалгавар амжилттай биеллээ гэж хэлнэ. Дараа нь хатан 10 удаа үнсэх амархан юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ 10 өөр мэдрэмжийг төсвөрлөх маш хэцүү байх болно шүү. Учир нь эдгээр мэдрэмжүүд өрөвдөлтөй, гунигтай, бас маш их өвдөлтийг чамд мэдрүүлнэ. Гэсэн чи энэ бүхний дараа чи хүн болохыг хүссээр л байх болно гэж хэлнэ. Бансук түүнд хариулахдаа хэдэн мянган жилийн турш ганцаараа байсан. Дахиж угаасаа би ганцаараа байхыг хүсэхгүй байгаа учраас яаж ч байсан хүн болохыг хүсэж байгаагаа хэлнэ. Ингээд гоблинуудын хатан түүнд хоёр дахь даалгаврыг өгч нэг охины зургийг үзүүлээд чиний дараагийн даалгавар бол энэ. Чи энэ охиныг үнсэх ёстой гэж хэлв. Нөгөө талд Оян хамгийн сайн найзтайгаа цагийн ажлынхаа талаар болон хүмүүст дургу байдгийн талаар ярьж байна. Найз нь түүнд үерхийг зөвлөдөгч Оян шууд татгалзна. Учир нь түүний хуучин найз залуу түүнийг маш муухайгаар хуурч байснаас болж л хүмүүсийг үзэн яддгаа тэр хэлнэ. Дараа найз нь нэг царайлаг залуу надаас дугаарыг минь асуусан. Үнэхээр царайлаг залуу гэж хэлнэ. Тэгээд тэр залуу чинь өнөө гоблин байж таарнаа. Тэгэхэд Оян тийм үү. Тэгвэл би ч бас түүнтэй уулзъя шүү гэд номын саналуу явна. Тэнд очиод тэр хуучин найз залуутайгаа өнгөрүүлсэн мөчүүдээ санаж гунигтай болчихов. Дараагийн хэсэгт гоблин Юнсолийн сүнсийг үнсэх гэж байхад Юнсол баг зэрэг сандарнаа. Тэгэхэд Бансук түүнтэй ижил энерги гаргаж толгой дээр нь гараа тавиад үнснэ. Яг тэр үед Юнсолийн амнаас нэгэн мэдрэмж Бансугийн ам руу шилжиж орж байгаа нь энэ. Энэ нь Бансук дахин нэг мэдрэмж авсныг илтгэнэ. Оян энэ бүхнийг хараад эн чин өмнө нь өөр охиныг үнсэж байсан яг тэр залуу гэдгийг санаад миний хуучин найз залуутай яг л адилхан юм байна гэж бодон уур нь хүрч шуутхан явж очиод зохиод авах нь тэр. Мэдээж царайлаг гоблин маань уурлалгүй л яах вэ? Үгийн зөрөөгөө зохиулчихж байгаа юм чинь. Чи яагаад намайг цогсон юм бэ гэж асуухад Оян би чамааг өмнө нь өөр охинтой хамт байгааг чи харсан гэж ууртаагаар хашгирна. Чам шиг л хүмүүсээс болоод би хүмүүсийг үзэн яддаг юм. Чам шиг хүмүүсээс олж охид ямар их зовж шаналдгийг чи юу нь мэдхүү гэж хэлээд уйлж эхлэв. Гоблин түүний нулимсыг арчхыг оролдож байтал Оян Юнсоулийг тэндээс авч явна. Энэ мөчөд гоблин анх удаа өрөвдөх энерх мэдрэмжийг мэдрэв.
Тэр Ояны нулимсыг арчиж тайвшруулахыг хүсэж байсан ч гоблинуудын хатан энэ бол чиний хоёр дахь мэдрэмж. Өөрөвч сэтгэл бусдыг тайтгаруулмаар санагдана гэж хэлдэг. За ингээд дараагийн хэсэгт нөгөө царайлаг гоблин маань Ояны ажилдаг газар ажилд орсон байхыг охин хараад чи энд юу хийж байгаа ингээд уурлав. Миний найз чамтаа үнсэлцснээ яагаад юу н санахгүй байгаа юм бэ гэхэд чи битгий оролцоо энэ бол чамд ямар ч хамаагүй гэж хэлээд охинд өшөглүүлж хорхино. Шалтгааныг нь шалгаасаар байсан болохоор өөрийгөө чөтгөргээд хэлчихв. Тэгэхэд Оян хин солиотой юм байна гэд огт тоолгүй яваад өгнө. Үүний дараа нэгэн бүдүүлэг үйлчлүүлэгч ресторанд үүмэн дэгдээн. Гоблин Оян тусалж сэтгэлийг нь засахын тулд шоколадтай сүйтэй ундаа авч өгнө. Ингэснээр тэдний хооронд баг багаар дулаан харилцаа үүсч эхэлнэ. Үүний дараа Жиун нэртэй нэг хүү шоколадтай сүйтэй ундаа хийж байгааг харна. Тэр Ояныг хараад инээн сэглэж нэг стаканд нь илүү их крем хий. Тэгээд тэр крем ихтэйг нь Оянд өгч түүнтэй баг зэрэг ярилцсан. Ингэсний дараа Оян уурлаад яваад өгөв. Юнсүүл Жиунд хэрвээ чи түүнд сайн бол зүгээр л сайхан ярилцал та. Яагаад түүний дургуг байнга ингэж хүргээд байдаг юм бэ гэд зөвлөгөө өгөв. Үүний дараа гоблинуудын хатан Бонсуугийг 3 дахь даалгаварт нь явуулнаа. Бонсууг тэр охин дээр очиход нөхөр нь 2 жилийн өмнө нас барсан гэдгийг мэдэж ав. Үүний сонсоод гоблин тэндээс шууд яваад өгөв. Удалгүй тэр охины нөхөр гарч ирэхэд охин түүнээс чи ирчихсэн үү? Яагаад 2 жилийн дараа ирж байгаа юм бэ? Хаана байсан юм бэ гэж асуув. Нөхөр нь шууд түүнийг үнсгэд охины мэдрэмж түүн рүү шилжиж оров. Харин энэ хүн бол түүний нөхөр биш, гоблин өөрөө байлаа. Ингэснээр тэр 3 дахь даалгавраач биелүүлсэн юм. Гэхдээ энэ даалгаврын дараа гоблин маань маш их сэтгэл хөдлөлд автаж уйлж эхэлдэг. Нөгөө талд нь Оянч гэсэн хуучин найз залууга өөр охинтой хамт байхыг хараад сэтгэл нь өвдөж уйлж эхэлнэ. Тэр гудамжаар уйлсаар явж байтал урдаас нь мөн уйлж яваа гоблин тааралдаж Оян түүнээс чи яагаад уйлаад байгаа юм бэ гэж асуухад Бонсуу би мэдэхгүй гэж хариулна. Тэгээд тэд хоёулаа бие биенээ хараад ямар ч тодорхой шалтгаангүйгээр удаан хугацаанд хамтдаа уйлсаар л байдаг. Дараа нь тэд хоёул бааранд очноо. Тэнд Оян Бонсукаас чамд яг юу тохиолдсон болоод ингэж уйлсан юм бэ гэж асуув. Бонсук би гунигтай болохоор зүрх минь шархалж ихсэн юм шиг санагдаад байна. Би гунигтай байна. Тэгээд би яах ёстой юм бэ гэхэд Оян түнд алчуур өгөөд миний бодлоор энэ дэлхий дээрх бүх хүн гунигтай байдаг. Тэгээд хүн бүр өөрийнхөө рүү тэр гунигаа нууж авдаг. Ингэж бодвол жаахан ч гэсэн тайвширнаа гэж хэлнэ. Бонсук хариуд нь уучлаарай. Энэ надад ямар ч нэмэр болохгүй байх гэж хариулахад Оян. Тэгвэл одоо яах вэ? Дээрттлээ гунигтай байж л байдаа гэд хэлчихв. Яг тэр үед нэг хүн ирээд чи Бонсук мөн үү гэж асуув. Тийм ээ. Гэхдээ та хэн бэ гэхэд тэр хүн би чиний гоблины энергийг мэдэрч байна. Одоо чи өөхөх болно гэж хэлнэ. Тэр үед гоблины хатны хэлсэн чөтгөрийг зайлуулагч чамааг хайж ирэх болно гэдгийг санав. Энэ үед орчны гэрлүүд анивчиж эхэлтэл Бонсук Оян хоёр айсандаа босоод Бонсук Оожа гэж хэлнэ. Ингээд бид Оожан хүнийг чөтгөр гоблиноос салгадаг. Өөрөөр хэлбэл гоблинуудыг устгах үүрэгтэй гэдгийг мэдэж авлаа. Дараа нь Оожа Бонсукийг алах гэж оролдож түүнийг боож эхлэв. Оян түүнийг аврахыг хичээнэ. Тэр үед Бонсук Ояны гараа сатгаад өөрийн хүчийг ашиглан тэндээс хамтдаа алга болчихно. Оожа тэднийг хайхаар явнаа. Харин энэ үед Бонсук Ояны гарыг атгаад гүйж хоёулааны газар нуугдав. Яаралтай гүйж байхдаа Ояны гар гэмтэн. Тэгээд Бонсук түүний гарыг боож өгөв. Энэ бүхэн Оянд яг л зүг чиг санагданаа. Тиймээс тэр өөрийгөө зүүдэлж байна гэж бодоод Бонсукийг үнсдэг гоблин гэж хочлон гинэт түүний нүрийг бариад хүчтэй үнсчихнэ. Гэхдээ үнсэлтийн дараа тэр гайхаж хөөе энэ үнсэлт яг бодит юм шиг санагдлаа. Энэ зүүд биш юм уу? Тэгэхээр тэр үнэхээр гоблин юм байх та. Тийм болохоор л ийм царайлаг байдаг байх нь л гэж бодов. Дараа нь эцсэндээ уйлж эхэлнэ. Бонсук би чамд айл хэдийн хэлсэн шүү дээ. Энэ зүүд биш гэж хэлээ үсттэй гэв. Тэгээд Оян чи 10 хүн үнсэх ёстой гэсэн. Тэгвэл хэдийн хүнийг үнссэн байгаа юм бэ гэж асуув. Гоблин одоо хүртэл би 3 хүнийг үнссэн гэж хэлэхэд би тэр 3-ын дотор ч орж байгаа мó гэд Оян асуув. Бонсук үгүй ээ гэж хариулна. Зөвхөн гоблинуудын хатны даалгаварт орсон хүмүүсийг л үнссэн үнсэлтэл тооцогддог болохыг хэлв. Маргааш өглөө нь Оян үнсэлтийг санаж өөртөөгөө ярив. Ояна чи галзуу юм уу да? Тэр үнэхээр гоблин байсан байх шүү дээ гэж бодно. Энэ хооронд Бонсук гоблинуудын ханаас Оожа яагаад гоблинуудыг алахыг хүсдэг юм бэ гэж асуув. Хатан түн. Гоблинууд анх хүн байсан. Хүний зүрх хит их шаргалвал гоблин болдог. Тиймээс гоблин үс санан хүмүүсээс өшөө авахыг гэж бодоод тэднийг устгадаг. Хүмүүс чөчгтөрүүдээс их айдаг учраас одоо хүртэл нэг ч гоблин дахин хүн болж чадаагүй юм аа гэж хэлнэ. Бонсук хариуд нь таач гэсэн хүн болохыг хизээ нэгэн цаг хүсэж байсан уу гэж асуухад хатан юу ч хариулдаггүй. Дараа нь өнгөрсөн үеийн нэгэн хэсгийг харуулна. Тэнд Оожа гоблинуудын хатныг 9 удаа алахыг оролдож байсан ч хизээж амжилттай байгаагүй юм. Дараагийн хэсэгт Оян үнсэлтийн дараа Бонсукаас зай барин ажиллаж байгааг харнаа. Гэвч тэд санамсаргүй мөргөлтөд бие биенээ ширтэж эхлэв. Нөгөө талд нь Юнсүүл болон Жиюн хоёр ярилцсан.
Жиюнд сэтгэлээ илчил хэдий болтол хоосон такси харж суух юм бэ гэд Юнсул зөвлөгөө өгөв. Жиюн ойлгоод шууд явчихав. Тэр явсны дараа Юнсул гунигтай болчихно. Энэ хооронд Жиюн ресторанд ирээд Ояныг гэрт нь хүргэж өгөхийг санал болгоно. Харин Оян түүнээс "Чи одоо уучихсан юм уу?" гэж асуув. Жиюн "Бид зүгээр л найзаж шүү дээ. За явцгаая" гэж хэлээд Ояныг дагуулan явв. Бонсуг тэднийг харж байлаа. Замд явж байхдаа Жиюн Оянаас "Тэр цагийн ажил хийдэг залуу чинь үнэхээр хүн мүү юм уу?" гэж асуув. Оян "Чи яаж мэдсэн юм бэ?" гэж Жиюн "Тийм ээ, үнэхээр хүн гэж үү? Ямар ч хүн ийм царайлаг байж яаж чаддаг юм бэ гэж хэлнэ. Оя, царайлагч шиг. Тэгээд өнөөдөр чиний над гаргаад байгаа зан яагаад ингэж их өөрчлөгдөд байгаа гэж асуув. Жиюн "Одооноос эхлээд би чамайг өдөр бүр гэрт чинь хүргэж өгнө" гэж хэлэхэд Оян хариулна. "Яагаад гэхэд Жиюн? Яагаад гэвэл би такси барих гэж байгаа юм" гэж хариулв. Оян гайхаад "Гэхдээ энд такси барих маш хэцүү шүү дээ" гэж хэлв. "Би тэр таксины тухай яриаггүй байна. Надад таксины мөнгө байхгүй. Ояна надад жаахан мөнгө зээлээч" гэд будлаад сонин зүйл ярьж эхлэв. Тэгэхэд Оян "Чи лөөр чи юм уу? Алдартай юм шиг үргэж өчгөөд мөнгө ихээ танайх руу эндээс 10 минут л явна шүү дээ" гэв. Оян түүнд мөнгө өгөө дахиж намайг хүргэж өгөх хэрэггүй. Одоо яв гэж хэлнэ. Жиюн тэндээс төмөс царайлаад яваад өгөв. Дараагийн хэсэгт Оян коллеж руу явахдаа сохор болзооны залуутайгаа таарна. Тэр залууг хараад нуугдахыг оролцсон ч нөгөө залуу түүнийг олж хараад оройн хоолнд урьхыг гуйна. Түүнд сайн таалагддаг гэж гуйж гувшаад байсан болохоор Оян аргагүй зөвшөөрөв. Яг тэр үед Оян өөрийн хуучин найз залуу нөгөө болзоонд өрсөн залуутай ярилцаж байгааг санамсаргүй сонсчихно. Түүний экс нь зүгээр л Ояны өмнө сайн хүн шиг дүрсдэг. Тэгвэл тэр амархан өрхөнд чинь орноо. Тэр ч үнэхээр сайхан биетэй шүү гэхэд өнөөх нь "Тийм ээ, тэр яг л миний хүсдэг эмэгтэй шүү дээ" гэж хэлээд инээлдэж байцгаав. Оя энэ үгийг сонсоод тэндээс уйлан явна. Яг тэр үед өөр нэгэн охин ч энэ яриаг нь сонсож байв. Нөгөө талд нь Бонсуугч мөн адил дөрөв дэх даалгавраа биелүүлэхээр тэр коллеж руу яв. Тэнд нэг охиныг үнсгэд Бонсуугд уур гэсэн мэдрэмж төрнө. Уур хүнийг алчж болно, аварчж болно. Бонсууг уураа гаргах газар хайж, гадагш гараад явж байтал уйлж байгаа Ояныг харав. Бонсууг түүн дээр очиод юу болсон талаар асуухад Оян түүнд бүх зүйлийг ярьж өгөв. Үүнийг сонсоод Бонсууг Ояныг дагуулan анги руу орж түүний хуучин найз залуу болон сохор болзооны залууг нь чанга дуугаар загнаж гарав. Үүнийг хараад болзооны залуу "Чи чинь аль хэдийн найз залуутай байсан юм уу? Тийм байж надтай болцохыг зөвшөөрч байдаг явдалтай охин бэ" гэхэд ангид байсан бүх хүүхдүүд "Оян аль хэдийн найз залуутай байсан юм бэ. Гэтэ нөгөө залуугч бас хуурсан юм байх таа" гэд хоорондоо ярьж эхлэв. Бонсуугч мөн түүний хуучин найз залууг зохиж орхив. Яг тэр үед Юнсул ирж ангийн өмнө нэг бичлэг тоглуулна. Тэр бичлэг дээр Ояны хуучин найз залуу, болзооны залууд хэлж байсан харилцаанууд сонсогдно. Нөгөө хоёр нь ичиж үхнэ. "Дахиж миний нүдэнд битгий харагдаарай" гэд хуучин иксийгээ алгадаад "Надад ч гэсэн санаа тавьдаг хүмүүс байдаг юм шүү" гэж хэлээд яваад өгөв. Энэ бүхнийг хараад Жиюнч бас чимээгүйхэн явж одно. Оян Бонсуугт талархал илэрхийлэхэд Бонсууг түүнээс уураа яаж барьж сурах талаар зөвлөгөө өсөж байв. Яг тэр үед нөгөө чөтгөр хөөгч Оожо ирж Бонсуугийг алахыг оролдоно. Бонсуугч өөрийн хүчээ ашиглах боловч Оожо түүнийг унгааж дахин алах гэж дайрна. Оян Бонсуугийг аврахын тулд түүнийг тэврээд авна. Бонсууг үүнийг хараад их л гайхна. "Өө охин минь, би гоблинуудаас хүнийг хамгаалахын тулд алж байхад чи яагаад түүнийг хамгаалаад байгаа юм бэ" гэж хэлв. "Энэ гоблин чинь муу хүн биш. Тэр сая надад тусалсан" гэж хэлв. Гэвч Оожо түүнд "Холд" гэж хэлээд "Би түүнийг алах ёстой. Би хүмүүсийг хамгаалдаг. Тийм учраас би тэднийг алж чадахгүй" гэж хэлв. Үүнийг сонсоод Оян "Өө тэгэхээр чи чинь хүнийг бол алж чадахгүй гэсэн үг юм уу" гэж асуув. Тэгээд тэр Бонсуугийг улам чанга тэрч "Чи хичнээн оролцсон ч би эндээс хөдлөхгүй. Хэрвээ хий нэгнийг алах гэж байгаа бол намайг ал" гэж хэлв. Үүнийг сонсоод Оожо уурлаж "Дараа уулзнаа" гэж хэлээд эндээс яваад өгөв. Үүний дараа Оян Бонсуугийг гэрлүүгээ дагуулж очиод тэнд амьдрах хугацаанд гэрээ байгуулнаа гэд нэгэн цаас өгөв. Гэрийн ажил, хоол хийх цэвэрлэгээ, түрээс төлбөр гэд бүх ажлыг тэр хийх ёстой болно. Бонсууг зөвшөөрөөд "Хариуд нь чи намайг Оожоогоос хамгаалж дараагийн даалгавруудад надад туслах хэрэгтэй шүү" гэж хэлв. Оян ч зөвшөөрж "За тэгэхээр чи эхний 4 үнсэлтээр ямар ч хэрэггүй муу мэдрэмжүүдийг авсан. Одоо би чамд тусалж Оожоогоос хамгаалахын тулд үнсэлт бүр дээр чинь хамт явна. Би чамд ямар чухал хүн болохоо харуулнаа" гэж хэлв. Маргааш өглөө Бонсууг өглөөний цай хийж цэвэрлэгээ ихийг хараад Оян баярлав. Бонсууг хувцас угааж байх үед Ояны дотор хувцас түүний гарт нь баригдав. Үүнийг хараад Оян хурдхан булаагаад ав. Ингэснээр тэдний хооронд баг багаар ойр дотн харилцаа үүсэж эхлэх тэр. Дараа нь тэд хоёулаа 5 дахь даалгавар руугаа явна. Оян Бонсуугийг нэг охиныг үнсгийг харж байх үед энэ удаа түүнд инээмсэглэл гэсэн мэдрэмж төрөв. Түүнээс болж Бонсууг галзуурсан мэт инээж эхэлнэ. Яг тэр үед нь Оожо дахин гараад ирхэн тэр. Ояныг хараад тэр Бонсуугийг тэрнэ. Гэхдээ Бонсуугч одоо ч гэсэн инээсээр л байлаа. Үүнийг хараад Оожо тэндээс буцаад явчихв. Шүн Оян ганцаараа явж байхдаа хин нэгэн араас нь дагаж байгааг мэдэрнэ. Тиймээс тэр гоблиныг дуудах гэж байхад гоблин ирж түүнийг тосох гээд ирсэн байхыг олж хараад Оян маш их баярлав.
Дараагийн хэсэгт бонсууг 6 дахь үнэлтэйг хийж байна. Оян түүнийг хараад нүрээ хувиргана. Энэ удаа бонсууг хүсэл шунал гэсэн мэдрэмж төрнө. Тэгээд тэр оянаас би чамайг найзаа болохыг хүсэж байна. Чи миний найз болох уу гэж асуув. Тэр үед бас л нөгөө оожоо дахин гараад ирнэ. Түүнийг хараад бонсууг оян хоёр бие биенээ тэрв. Оожоо уурлаж тэндээс дахиад л явчихв. Дараагийн хэсэгт бонсууг оян хоёр хамт дэлгүүр орж хүнс аавна. Бонсууг олон амттан авч эхлэхэд оян түүнийг буцааж тавиад бонсууг би үүнийг авмаар байна штэ гэж хэлв. Яг тэр үед оян тэнд нэгэн хос дэлгүүр эсэж байгааг харав. Тэгээд бонсуугийг хараад тэр инээж эхэлнэ. Гэртээ арих замдаа оян бонсууг тийм ч муу хүн биш юм байна. Намайг үнэхээр сайн халамжилдаг юм байна гэж бодов. Тэр үед бонсууг түүнийг инээмсэглэж байгааг хараад төхөж ирээд чи ч сүүлийн үед их инээмсэглдэг болсон байна. Надад гэхдээ эн чинь их таалагддаг гэв. Яа битгий сэтгнэдэ. Би чамтай хамт амьдарч байгаа болохоор л ингэж инээмсэглэж байгаа байх. Тэрнээс биш би хүмүүст үнэхээр дургу гэж хэлэхэд тэгвэл чи хүмүүсийг үзий ядаж болно шүү дээ гэж хэлв. Яа би өөрөө хүн байж яаж хүмүүсийг үзий ядах юм бэ? Чи ч бас хүн болохыг хүсэж байгаа үсттэй. Тэгвэл би чиний дуртай найз чинь болох хүн болно гэж бонсууг хариулв. Оя чи хүн болвол үнэхээр гоё байх байсан бах та гэж хэлв. Гоблин түүний нүүрэнд гараа тавиад чиний инээмсэглэл надад үнэхээр их таалагддаг гэж хэлв. Маргааш өглөөнд бонсууг 7 дахь даалгавартаа явж нэг охиныг үнсгэд ояны дотор нэгэн гуниг төрөв. Тэр бид найзууд болж чадахгүй юм шиг байна гэж бодов. Тэгээд бонсуугаас чи хүн болохоос өмнө юу хийх вэ гэж асууж байх яг тэр үед өнөөх гайтай оож ачин гараад ирнэ. Түүнийг хараад оян бонсуугийг тэрв. Бонсууг шинэ мэдрэмж болох дурлалаас болж ояныг улам чанга тэрнэ. Оожоо дахин уурлаа тэндээс зүгээр л явна. Оян оожоо явчихсан уу гэж асуухад бонсууг үгүй тэр одоо ч энд байна гэж хариулаад түүнийг улам чанга тэрвээд хүн болсныхаа дараа хамгийн түрүүнд хийх зүйл бол чиний найз болохоо гэж хэлнэ. Оян үнэхээр гэж юу? Дараа нь оян найзтайгаа сууж байхад Юнсүл түүнээс чи явж байгаа юм уу гэж асууна. Оян тийм ээ. Даалгавраа дахиж хийсэн үү гэхэд тийм ээ. Чи галзуурчихсан юм уу гэж асуув. Тийм ээ. Тэр намайг үнэхээр галзууруулж байна гэд ерөөсөө асуултыг нь ойлгосон шинжүү хариулж байв. Одоо бид өнгөрсөн нэг хэсгийг харна. Оян бонсуугийг хараад тэр үнэхээр их секси юм а гэж боддог. Бонсууг ояны бүх хичээлийн хуваарийг цээжсэн байжээ. Тиймээс түүнд өглөөний цай бэлдэж өгнө. Дараа нь оян бонсуугтай хамт телевиз үзэн суух үед бонсууг хувцас ивхэж оян толгоогоо түүний мөрөн дээр тавина. Үүнийг хараад бонсууг тэр доороо хөшөж орхино. Оян хурдхан буцаад байрандаа суув. Бонсууг шүвшүрт ороод гарч ирэхэд оян түүнээс чи ямар шампунь хэрэглэсэн юм бэ гэж асуув. Би савн л хэрэглэсэн гэж хариулахад оян түүнийг маш царайлаг гэж бодоод өөрийгөө алгадаж орхино. Дараагийн хэсэгт бонсууг гэрэл засаж байхад оян түүнийг ажиглаж байна. Гэрэл асахад гинэт хурц гэрэл гарч оян нүрээ буруулна. Түүний өмнө гараа тавиад оян түүн рүү хараад тэндээс явна. Үүний дараа оян гоблин лөө чи гоблин байсан ч гэсэн эрэгтэй хүн шүү дээ. Тэгээд дан подвал хүмсөө биеэ их харуулад явж болохгүй. Эн чинь маш буруу. Мөн бие биедээ хүрхэн анхаарал сарниулдаг. Тиймээс одооноос бид 1 метрийн зай барих ёстой шүү гэж хэлв. Бонсууг хариулна. За тэгье. Гэхдээ би ч бас нэг юм хэлмээр байна. Чиний энэ хаа сайгүй унсан ус би хичнээн цэвэрсэн ч болохгүй байна. Үсээ жаахан цэгцэлж байгаа ч гэрийн ажил ямар хэцүү чи юу нь мэдхүү гэж хэлээд ууж эхлэв. Оян түүнийг ууж байгааг хараад их гайхав. Учир нь анх удаа л түүний арх ууж байгааг харж байна. Бонсууг түүнд шинэ мэдрэмжүүдээс болоод би жаахан санаа зовж байна. Чамааг харах үе чи намайг хараад чи бит хоёр харц мөргөлдөх үе чи надад үнэхээр хөөрхөн харагдаад байна гэж хэлв. Одоо оян өмнөх бүх зүйлийг бодоод Юнсүл надад нэг найз байд юм аа. Тэр хөөрхөн залуу туртай юм шиг мөртлөө тэр нь зүгээр л тэр залуу хөөрхөн болохоор л тэгж байгаа юм шиг санагдаад байгаа юм аа гэж хэлв. Үүнийг сонсоод Юнсүл чи өөрийнхөө тухай ярьж байгааг би мэдэж байна. Үүнийг мэдэх нэг арга бий гэж дотроо бодов. Тэгээд тэр чиний мессежинд хэр хурдан хариу бичиж байгааг харах гэж хэлнэ. Үүнийг сонсоод оян шууд бонсууг чи хаана вэ гэж мессеж бичв. Тэр даруй бонсуугаас би гадаа байна гэсэн хариу ирлээ. Үүнийг хараад оян инээмсэглэж гадагш гараад бонсуугийг харав. Тэр царайлаг залуу надад ямар ч мэдрэмж байхгүй гэж өөртөө худал хэлв. Яг тэр үед бонсууг нэг хүүхдэд тусалж байгааг оян хараад би их будилж байна гэж бодов. Удалгүй бонсууг түүн рүү алхаж байтал жиюн араас нь ирээд оян өнөө орой надтай хамт уух уу гэж асуув. Хол зайнаас харж байсан бонсууг үүнд татаархаж эхлэнэ. Тэгээд бонсууг оян уухгүй гэж хэлв. Чи яагаад бит хоёрын хооронд оролцоод байгаа юм бэ гэхэд бид хоёр хамт ажилладаг гэж хариулв. Тэгвэл бит хоёр 2 жил сайн найзууд байсан гэж хэлэхэд гоблин би бинээ ойлгох нь хугацаанаас илүү чухал үсттэй гэв. Тэгээд гоблин үргэлжлүүлэн бит хоёр тэгвэл хамт амьдардаг гэхэд оян түүнийг болиулах гэж амийг нь гараараа таглаад үгүй бид зүгээр л хамт хоол идсэн юм. Тэрнээс биш өөр зүйл байхгүй гэж хэлэхэд энэ байдал нь бонсуугд таалагдаагүй тул тэр уурлаад явчихв. Гоблин ч бас сэтгэл дундуур болж зүрхэнд нь гарч буй шинэ мэдрэмжийг ойлгож чадахгүй үлдэнэ. Удалгүй оян ороод ирнэ. Гоблин чи яагаад энд ирсэн юм бэ?
Чи уухаар явна гэвэцтэй гэж асуухад гоблин өргөжлүүлв. Бид хамт амьдардаг гэж хэлэхэд юунд буруу байгаа юм бэ? Чамд тийм эвгүй санагдаж байна уу? Үгүй ээ, тийм биш. Гэхдээ хамт амьдардаг гэдгийг хүн бүрт хэлэх нь зөв биш ээ гэж Оян хариулв. Гоблин чи надаас олоод уурлаж байна уу гэхэд чи яагаад уурлаад байгаа юм бэ? Би хинтээ авах нь чамд ямар хамаатай юм бэ? Чи хардаад байгаа юм уу гэхэд гоблин хартхаа би яагаад хардах ёстой юм бэ? Би тийм юм мэдэхгүйгээд явчихв. Оян болон гоблин хоёр ууртай байх. Яг тэр үед гоблинуудын хатан ирээд Оянаас асуув. Чамд найз залуу байхгүй үсттэй? Аль эсвэл чи хэн нэгэнд хайртай юу гэж асуув. Оян үгүй ээ. Яагаад ингэж асууж байгаа юм бэ гэхэд хатан зүгээр л бас Бонсуугийг сайн харж байгаарэ гэд хэлнэ. Тэгээд хатан Бонсуу би чамд 8 дахь даалгаврыг мессежээр явуулсан гэж хэлв. Дараагийн хэсэг Жиюн гунигтаа сууж байна. Учир нь Оян түүнийг тоохгүй байгаа. Юнсул түүнд энэ удаа чи үннээ хэлэх хэрэгтэй гэж зөвлөв. Тэгээд нөгөө талд Оян Бонсуугийг 8 дахь даалгавраар нэг охиныг үнсэж байгааг хараад маш их сэтгэлээр унав. Дараагийн хэсэг 8 дахь даалгаврын үеэр гоблинд айдас мэдрэмж төрнө. Тэр айсанда Ояны өвдөр толгоогоо тавиад унтчихв. Оян түүнээс чи яагаад бүх охиныг үнсдэг юм бэ гэж асуухад бид үүнийг өөрийн хүсэлтээр биш албадлагын дагуу хийдэг шүү дээ гэд Бонсууг тайлбарлаж хэлв. Оян чи үнсэх үедээ ямар ч мэдрэмж төрдгөө гэж үү гэж асуун ойртоод надаас ч бас юу ч мэдэрдэггүй юм уу гэж асуув. Үгүй би чамаас юу ч мэдэрдэггүй гэж Бонсууг хариулв. Тэгвэл яагаад чи миний амьдралыг ингэж бодлуулж байгаа юм бэ? Хүнч биш уугч өтгөр минь гээд Бонсуугийг хардуулахын тулд Жиюны урилгаар түүнтэй хамт уухаар яваад өгөв. Түүнийг явмагс Бонсууг маш их гуниглаж бодлого 9 дахь даалгаврын мессеж хүлээж авав. Нөгөө талд Оян ууртайгаар архиа ууж байхад Жиюн түүнд сэтгэлээ илчил. Чи надад таалагддаг гэж хэлхийг сонсоод Оян цочирдов. Дараагийн хэсэгт Бонсууг 9 дахь даалгавраа биелүүлчихэд аз жаргал гэсэн мэдрэмжийг аваад явж байтал Оожа түнлүү дайрч хутгална. Бонсууг унаж Ояныг дуудана. Оян хайруулын тавг бариад гүйж ирэхэд Оожа дахин зохих гэж байтал Оян яг цагтаа ирж түүнийг хайруулын тавгаар зохиж унгаад их уйлж эхлэв. Бонсуугийн цусыг хараад Оян би яана ба оролдоо намайг уучлаарай чамайг хамгаалж чадаагүй Бонсуука хурдан идгээчтэй чи надад маш их таалагддаг гэд уйлв. Бонсууг ухаан алдахад Оян маш их уйл. Бид найзууд болно гэж чи амласан шүү дээ. Хурдан сэрээчтэй гэж хэлсээр л байв. Яг тэр үед гоблинуудын хатан ирж Оожааг харна. Одоо бид өнгөрсөн үеийн нэг хэсгийг харнаа. Тэнд Оожа өмнөх амьдралдаа хатныг алах гэж байсан бөгөөд хатан дахин төрсөн нь илэрнэ. Дараа нь гоблинуудын хатан ид шидээр Бонсуугийг идгээдэг. Оян Бонсуугийг гэртээ авчирч хүнжлөөр хучна. Хатан чи үнэхээр Бонсуугийн төлөө ямар нэг юм хийж чадна гэж бодож байна уу? Тэгвэл түүнийг сайн харж хандаарай гэж хэлээд яв. Оян Бонсуугтай хамт твтээ түүнийг харан гараараа хацрыг нь илнэ. Бонсууг сэрээд Ояны гарыг мөн атгаад "Гуй, хаашаач буяв? Хинтээч бүүээр битгий уу? Намайг битгий үйл тоо. Намайг залхахад хариулж бай. Намайг гуниглуулахгүй бай" гэж хэлв. Хариуд нь "Би чамд үргэлж сайн байх болно" гэд нэмээд хэлчихв. "Би ч гэсэн чамд сайн" гэж Оян хариулв. Маргааш өглөө нь Оян өөрийн гараар хийсэн өглөөний цаг Бонсуугт авчирч "Би чиний сүүлчийн үнсэлтийн даалгавар хүртэл төвчээртэй байх болно. Хэрвээ чи хүн болсныхаа дараа өөр охиныг үнсүүл би чамайг алчхан шүү" гэж хэлв. Бонсууг түн "Хүн болсны дараа би зөвхөн чамайг л үнсэх болно. Энэ нь гэхдээ хэтэрхий удаан байна. Би хүлээж чадахгүй юм байна" гэж хэлэхэд "Тэр чин зөвхөн чи хүн болсны дараа л боломжтой шүү" гэж Оян хариулв. Тэгтэл Бонсуугт сүүлчийн даалгаврын мессеж ирнэ. "Чи Ояныг үнсэх ёстой" гэсэн байв. Тэр шууд уцаа мартан гараад гүйчихв. Бонсууг уурлан хатнаас "Яагаад заавал Оян" гэж асуув. Ояны мэдрэмж бол хайр. Чамд хэрэгтэй зүйлч тэр. Сүүлчийн үнсэл зөвхөн чамд хайртай хүнтэй л хийж байж өтөх болно гэж хэлэхэд Бонсууг "Хэрвээ би Ояныг үнсвэл тэр намайг үрд мартна шүү дээ" гэж хэлв. Хатан хүн болсны дараа гоблин өөрийн гоблин байх үеийн дурсамжаач бас мартдаг. Тиймээс одоо хүртэл нэг ч гоблин хүн болж чадаагүй. Учир нь энэ сүүлчийн үнсэлтийг хэн ч хийж чаддаггүй юм. Одоо чи шийд. Хэрвээ энэ даалгаврыг биелүүлэхгүй бол чи хүний ертөнцөөс явах болно. Үрд чөтгөр хിവэрээ үлднэ гэв. Дараа нь бид өнгөрсөн үеийг харна. Гоблинуудын хатан ч бас Оожод хайртай байсан бөгөөд түүний сүүлчийн үнсэлт нь ч Оожотой байсан. Тэр мөчөд Оожо хатныг алахыг оролцсон ч чаддгүй. Харин хатан Оожод худлаа хэлнэ. "Би чамд хайргүй. Би чамаа үнсэхгүй" гэд. Дараагийн хэсэгт Оян бэлдэж ирээд Бонсуугтай уулзнаа. Гоблин маань уйлж байхдаа түүн "Би одоо гоблинуудын ертөнц рүү буцах ёстой. Учир нь би энэ бүхнийг дахиж хиймээргүй байна" гэж хэлв. "Чи тоглоод байна уу? Чи намайг хайрлна гэж хэлсэн биз дээ. Яаж тэгэж өөрчлөгдөж чаддаг юм бэ" гэж Оян асуув. Бонсууг "Би чамд маш их хайртай" гэж хариулахад "Чиний сүүлчийн үнсэлт чинь надтай болохоор явах гэдэл байгаа эцтэй" гэж хэлчихв. Учир нь тэр бүхнийг Бонсуугийн утаснаас мэдсэн байв. Гэсэн ч тэр зориг гарган гойж гангалаад ирсэн байлаа.
Бонсог түнд хэрвээ энэ үнсэлт болвол чи бит хоёр бүгдийг мартна шүү дээ гэв. Тэгээд яах юм бэ? Хэрвээ чи оролдоод үзвэл би чам дахиад л дурлана. Тиймээс хурдан ирээд намайг хараач би гоёж ирсэн байна гэж оян хэлв. Гоблин маань хүн болсны дараа миний дурсамжууд ч бас арилчихна. Бид болцохоор амлалсан шүү дээ. Хэрвээ бид хоёр бие биенээ мартвал яаж болцох юм бэ? Тиймээс би чамааг үргэлж санаж хизээч мартахгүй баймаар байна гэж хэлв. Үүнийг сонсоод оян сэтгэл нь хөдөлж чи надад таалагддаг хүн болно гэж хэлсэн биз дээ. Тэгвэл тэр хүн болоод намайг танихад л болно үсттэй гэв. Би хүн бол чамааг мартмааргүй байна. Чамтай өнгөрөөсөн дурсамжууд минь хитрхи үн цэнтэй гэж Бонсог хариулв. Оян би гэртээ нэг цагийн дараа харна. Хэрвээ чи намайг очиход байхгүй байх юм бол чамааг би явсан гэж ойлгоё гэд яваад өгөв. Дараагийн хэсэгт Бонсог өрөөгөө цэгцэлж эд зүлээ багдаж эхэлнэ. Нөгөө талд Оян гэртээ уйлан ирэхэд Бонсог тэнд сууж байгааг хараад Бонсогийн үр дээр сууж намайг бүү орхиоч зүгээр л ингээд надтай хамт байгаач дээ гэд хэлв. Би чамайг хизээч орхихгүй гэж Бонсог хариулв. Яг тэр үед Оян нүдэ нээхэд энэ бүхэн зүуд байсан нь илэрнэ. Бонсог явсан болохоор Оян өөрийгөө тайтгаруулж салж байдаг, нийлжил байдаг. Одоо би Бонсогоос илүү сайн хүн олно гэж бодох зур удалгүй. Би түүнээс илүү хүнийг олж чадах болов уу гэж бодоод уйлж эхэлнэ. Дараа нь Оян ресторанд очоод маш гонигтай байв. Жиюн түүнээс юу болсон бэ? Тэр чамаа бас л хайчихсан уу гэд асуув. Оян түүнтэй зай барин зөөлөн ярилцахад Жиюн одоо тэгж зөөлөн битгий яриа. Би чамааг аль хэдийн орхисон шүү дээ гэж хэлв. Оян инээмсэглэн анх уулзсан цагаас бид зүгээр л найзууд байх ёстой гэж би шийдсэн. Яагаад гэвэл хэрвээ бид өөр харилцаатай болох юм бол дараа нь ямарваа нэгэн зүйл болоход дахин найзалж чадахгүй болно шүү дээ. Тэгээд ч би сайн найзаа дахиж алдахыг хүсэхгүй байна гэж хэлв. Үүнийг сонсоод Жиюнч бас баярлаа. Тэгээ насаараа найзууд байцгаая гэв. Ресторанаас гарч яваад Оян цочирдов. Нөгөө талд Бонсог гоблинуудын хатанд өөрийн шийдвэрээ хэлв. Би энэ даалгавраас татгалзсан. Тэгээд хатнаас та өмнө нь хайртай хүнээ орхиж байсан уу? Ямар мэдрэмж төрж байсан бэ гэж асуув. Хатан би өвхийг хүссэн. Маш их хэцүү байсан. Хэрвээ бид хүн байсан бол дахин уулзаж, хайрлаж болох байсан гэж харамссан. Энэ амьдралд биш л бол дараагийн амьдрал би хүн болох тухай илүү сайн бодох ёстой байсан юм аа гэж хэлв. Тэгээд хүний ертөнцид хувь тавилан гэдэг үг байдаг гэж хэлв. Нөгөө талд Оян Оожотой таарлтна. Оожо түүнд би чамайг бодох бүр дуур хүрдэг. Чи намайг олон удаа ичгүртэй байдалд оруулсан. Та хоёр бие биедээ хайртай үсттэй. Хэрвээ чи аюулд орвол тэр заавал ирнэ гэж хэлв. Оян гэхдээ чи хүмүүсийг алдгүй үсттэй гэж асуухад Оожо тийм ээ би чамайг алахгүй. Гэхдээ өхмээр санагдтал хангалттай өвдөх болно гэж хэлээд үнийг боож эхлэв. Оян эсэргүүцэн цухтгийг оролдох уу тэр үед Бонсог ирээд түүнийг явуул гэж хэлнэ. Үүнийг хараад Оожо Бонсогийг алхаар дайрахад Бонсог өөрийн хүчээр бөмбөлөн гүйсгэн түүнийг зогсооно. Бонсог чи буруу хүнээрээ оролцсон байна гэж хэлээд Оожог цохино. Оожо ухаалдаа дунав. Үүний дараа Оян чи явна гээ үсттэй гэж асуухад Бонсог хэрвээ бид бие биенээ мартвал дахин таних болов. Хэрвээ бид хамт байх хувь тавилантай бол заавал дахин уулзахгүй гэж юу гэхэд чи бидний ирээдүй хувь тавиланд даатгаж байгаа мó. Би хувь тавиланд итгэдэг. Тэгэхээр ирээдүйд нь л үлдээ. Одоохондоо бид яг юу хүсэж байгаагаа л бодъё гэж Оян хариулв. Бонсог инээгээд одоо би яагаад чамд орснаа мэдлээ. Чи үнэхээр дог. Би ирээдүйд ч чамд хайртай байх болно гэж хэлээд тэд хайр дүрэн үнсэлцэж эхэлнэ. Нэг жилийн дараа Жиюн 2 кофе авчран Юнсол болон Оян хоёрт өгнө. Юнсолд их кремтэй, Оян баг байгааг нь хараад Оян энэ юу вэ? Минийх яагаад ийм баг кремтэй байгаа юм бэ? Намайг ялгаж харьцаад байна уу гэхэд Жиюн үгүй гэд Юнсолыг үнсв. Юнсол Жиюн миний хайр бэби гэхэд Жиюн хэрэгтэй юм байвал хэлээрээ хайраа гэд нялуурцгаав. Үүнийг сонсоод Оян инээмсэглэв. Дараагийн хэсэгт Бонсог коллеж дээр байв. Яг тэр үед Оян хажуугаар нь өнгөрнө. Одоо Бонсог бүрэн хүн болсон бөгөөд тэрч бас Ояны адил хичээл орох анги руу явдагч тэд бие биенээ огт танихгүй байв. Нэг нэгнээ харсан ч тэр тус тусдаа судалдаа сууцгаана. Тэгтэл багш ирээд төслийн ажилд 2 хүнийг нэг баг болгосон. Жагсаалтаас нэрээ шалгаарай гэж хэлв. Яг тэр үед гоблинуудын хатан ирж хоёуланг нь нэг багт бичээд та нар өөрсдийнхөө хувь тавиланг өөрсдөө одоо бичээрэй. Сонголт та хоёрын шүү гэж хэлээд явна. Хичээл дуусны дараа Бонсог багийн нэрсийг хараад Ояны нэрийг олж харан түүнлүү залхахад Оян түүнээс хэн болохыг нь асууна. Бид хамтдаа нэг төсөл хийх ёстой болсон байсан. Чи миний багт байгаа шүү дээ гэв. Уцаар яранга тэгээд хаана байна гэж хэлээд тэд хоёулаа бие биенээ хайж нэгнээ харав. Яг тэр үед Бонсогийн хажуугаар хурдтай дугуй явж байхад Оян түүнийг өөрлөгөө татан тэд хоорондоо маш ойртон харц тулгарв. Тэд бие биенээ хайртай мэтэл харна. Оян дотроо би яг ийм залуутай болцохыг хүсдэг гэж бодно. Тэгээд тэр түүнээс чиний нэр хинбэ гэж асуухад тэр миний нэр Ким Гоно гэж хариулна. Хүн болсон Гоно чи үнэхээр дог юм а. Намайг аварсанд баярлаа гэж хэлв. Бид өмнө нь уулзаж байсан уу гэж Оян асуухад Бонсог инээгээд мэдхгүй магадгүй л юм гэж хариулв.
Догдлолтой, баг зэргийн сандралтай, жаргалтай мэдрэмжээр тэднийг нэгэн лүгээ харан инээмсэглэв. Тэр үед гоблинуудын хатан хажуугаар өнгөрч тэднийг хараад баярлан алхана. Харин түүний нүд Оожаад тусаж тэр гунигт автав. Оожооч бас түүн лүү харна. Гунигтайгаар нэг нэгний ширэн зогссоор драм төгснө. Энэ киноны гол санаа нь хүний сэтгэл, хайр, ганцаардал, хувь тавилан дөрвийн хооронд өрнөдөг ер бусын хайрын түүх юм. Эцэст нь тэр ойлгодог хүн болно гэдэг зүгээр дүр төрх өөрчлөх биш, харин мэдрэх, хайрлах, бас тэр бүхнээс айхгүй байх явдал гэдгийг. Сүүлчийн хэсэгдээр тэд шинэ амьдрал, шинэ хувилбараар дахин уулздагч өмнөх дурсамжаа санддаг. Гэсэн ч бие биенээ дахин мэдрэх шиг холбоо үүсдэг. Энэ нь заримдаа бие биенээ мартдагч, сэтгэлд үлдсэн тэр дулаан мэдрэмж биднийг дахин нэгтгэдэг. Жинхэнэ хайр мартагдсан ч мэдрэмж өөрт байдаг ч юм шиг. Хэдийгээр энэ кино нь фэнтези төрлийн киноч гэсэн. Хүн байна гэдэг зүгээр гоё амьд байх биш, харин мэдрэх, хайрлах, бас заримдаа шархлах айдас, эргэлзээ, алдахгүй гэсэн мэдрэмжийг хамтд нь авчирдаг шүү дээ. Хувь тавилан гэж байдаг эсэхийг сайн мэдэхгүй ч бидний сонголт, бидний мэдрэмж, бидний ирээдүг бүтээдгүү гэж юу? Магадгүй бид хүн ч гэсэн заримдаа мэдрэхээсээ цухтаад байдаг үе байдаг. Хэрвээ чи хэн нэгнийг үнэхээр хайрлсан бол тэр хайр хизээж бүрэн арилдаггүй. Зүгээр л өөр хэлбэрээр үргэлжилдэг. Зарим хайр төгсдгөө зүгээр л дахин эхэлдэг байх. Энэ миний л бодол. Танд харин кино үзээд ямар сэтгэл төрснөө доор бичээрэй. Бас дэмжиж лайк дарахаа мартаваа. Кино үзсэн та бүхэндээ баярлалаа.